хуулийн цэцэн шийдвэр орон сууцны 8% зээлийг зогсоох эрх зүйн үр дагавартай юу гэсэн хэлэлцүүлэг аль бисаар нээснийг мэдээлээ. За энэ хэлэлцүүлэгт бол ерөнхийдөө хуульчид байр суурийг илэрхийлж байгаа. Энэ нөлөөлөхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа хуульчдыг энэ аль бисаар урьсан байгаа. За мөн цэцэн шийдвэрийн нөлөөгөөр эдийн засагт гарах үр дагавар гэсэн сэдвээр Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн багш алтан цэцгийг урьсан байгаа. За хэлэлцүүлэгт урилгаар оролцсон. За хэлэлцүүлгийн нээлттэд цэцэн шийдвэртэй холбоотойгоор нийгэмд орсон байр суурь танилцуулгыг хуульчдын холбооны судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Батбаянга. За үйл хөдлөлийн төгөөмөр газрын асуудал гэсэн асуудлаар хуульч эмгүүлэгч инх тамир оролцохоор байгаа. За мэдээж хэлэлцүүлгийг хүлээж аваад оролцсон хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүсийн бас оролцоо энд чухал байгаа. Тэгээ энэ өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго маань юу чиглэж байна гэхээр бид нар хуульч хүмүүс за энэ нийгэмд болоод байгаа иргэдээс энэ яг бид нар зээл авахд энэ цэцгийн шийдвэр одоо үнэхээр 8% зээл авахд нөлөөлөд байна уу гэсэн асуудал бид нар бас хуульч хүмүүсийн хувьд бас байр суурийг илэрхийлэх зөв мэдээлэл ойлголтыг иргэдэд хүргэх ийм зорилготой тэгээ хуульчдын холбооноос одоо мэргэжлийн хуульчдын хэлэлцүүлэгт байр суурийг илэрхийлнэ. За хэлэлцүүлэгт оролцож байгаа та бүгд бас энэ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож энэ иргэдэд бас зөв мэдээлэл өргөж өгөх эрх зүйн үндэстэй мэдээллийг өргөж өгөхөд бас бидний өнөөдрийн хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой гэдгийг цохон тэмдэглэж байна. За ингээ хэлэлцүүлэг ёсоор цэцэн шийдвэртэй холбоотойгоор нийгэмд гарсан байр суурийн танилцуулгыг хуульчдын холбооны судалгаа хариуцсан мэргэжилтэн Батбаянгаыг урьж байна. Миний зүгээс болохоор үндсэн хуулийн цэцээс гарсан шийдвэрийн агуулга, маргааны агуулга, тэгээд нийгэмд энэ цэцэн шийдвэртэй холбогдуулан нийгэмд үүсэж байгаа байр суурьдыг товчхон танилцуулах чиг үүрэгтэй байгаа. Үндсэн хуулийн цэцэн шийдвэр орон сууцны 8% зээлийг зогсоох эрх зүйн үр дагавартай юу гэж ярихаас өмнө цэцэн өөрийнх нь шийдвэрийг агуулгыг ярих ёстой. Яагаад гэвэл нэг зарчмын хоёр ялгаа байгаа. Цэцэн шийдвэр болохоор үйл хөдлөлийн дүрмийн барьцааны талаар гарсан шийдвэр байгаа. Нийгэмд болохоор яг 8% зогсоох эсвэл 20% нэмэгдүүлэхтэй холбогдуулж ялгаад байгаа. Яг тийм агуулгатай шийдвэр биш байгаа учраас ихэнх нь мэддэг байж магадгүй гэхдээ эхнээс нь яалтчгүй ярихаас аргагүй цэцэн шийдвэрээ өөрчлөлт андуураад байгаа болохоор үндсэн хуулийн иргэн базар үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгөөд тэгээд тэр дагуу үндсэн хуулийн цэцгийн бага судлалын хуралдаа дунд судлалын хуралдааны шийдвэр гарчихсан байгаа. Хамгийн сүүлийнх нь үндсэн хуулийн цэцээс 15 оны 19 сарын 9-ний өдрийн дугаар 11 тогтоолоор иргэний хуулийн 171 дугаар зүйлийн 171-ийн 2 дахь хэсэг үйл хөдлөлийн төрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зал үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэсэг тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх тухай гэх ийм шийдвэр байгаа. За маргааны зүйл нь юу юм бэхээр үндсэн хууль дээр Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний үндсэн эрхүүдийг дурдсан байдаг. Үүний нэгт нь 16 дугаар зүйлийн 16-гийн 3-т нь болохоор иргэн үйл хөдлөх үе төрөнг өмчлөх хэрэгтэй гэж заасан байгаа. Гэтэл иргэний хуулийн 171 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр үйл хөдлөх төрөнгийн барьцааны энд дурдсан байгаа хэсгүүдээр иргэн барьцаалагчийн зөвшөөрлөлтөөр одоо үйл хөдлөлийн төрөнгөө худалдах, борлуулах гэх ямар ч үйлдэл хийсэн барьцаалагчийн зөвшөөрлөлтөөр авах тухай заалт байсан. Тодруулах юм бол энэ заалтууд гагцгүй барьцаалагчийн зөвшөөрлөлтөөр хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрлөлтөөр дандаа барьцаалагчийн буюу гэрээний нэг тал болох банкны зөвшөөрлөөр тухайн нөгөө зээлийн барьцаанд байгаа мэд хөрөнгийг худалдах, борлуулах, шилжүүлэх гэх бүх янз хөдөлгөөн хийхэд бол заавалч зөвшөөрөл авах тухай заалт байсан. Энийг нь иргэн базар үндсэн хуулийн саяны дурдсан 16-гийн 3 дахь заалтыг зөрчсөн хэсэг талаар дүгнэлт гаргаж өгөөч гэж хүсэл гаргасан юм аа. Үндсэн хуулийн цэцээс бол дараах дүгнэлтийг гаргасан байгаа. Хоёр үндслийг олд өрчсөн байгаа. Нэгт бол ипотекийн зээлийг барьцаалагчийн зөвшөөрлөгөөр бусдад шилжүүлэх, давхар барьцаалах, газар дээр нь барилга байгууламж барих нь тэргүй ээлжинд өөрийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагч эсхийг хүндэхгүй гэд агуулга нь юу гэхээр банкнаас барьцаанд байгаа хөрөнгөө
бусдад шилжүүлэх давхар барьцаалах барьцаалсан газар дээр барилга байгуулалт барихад бол банкны өөрийнх нь өөрийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагч эрхийг нь хүндэхгүй заалт юм а гэж үздсэн байгаа зүс. Тэгээд энэ заалттай заалтгүй барьцааны зүйлийг ашиглалт хамгаалалт хяналт авах эрсдэлээс хамгаалах боломжийг нь бол угаасаа иргэний хувьд болон үйл хөдлөлийн дүрмийн тухайд хамгаалаад өгч гисэн байгаа. Тухайн холбогдох барьцаалагчийн зөвшөөрлгүйгээр гэж тодтгосон тоогүй угаасаа иргэний хувьд болон үйл хөдлөлийн дүрмийн барьцааны тухай хууль зарчмуудаар угаасаа хамгаалчихсан байгаа болохоор давхар юм хамгаалт хэрэггүй гэж нэгт зэс үзсэн байгаа. Хоёрдугаар зэсийг болохоор ингээд иргэний хувьд болон үйл хөдлөлийн дээр дурдсан заалтууд нь болохоор барьцаалагч тал буюу банкнд давуу тал олгосноор иргэний эрх зүйн харилцааны гол зарчим болох тэгшээлийн зарчим нөгөө төр үндсэн хууль заасан иргэний өмчлөх хэрэгэд халдсан заалт болсон гэж зэс үзсэн. Тэгээ энэ дагуу холбогдох заалтуудыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Тэгээ энэ талаар талуудын байр суурь байна л да. Энийг бол интернетээс бид нэр их сурвалжийг авсан. Тэгээ хийж хайгаад үзэж байна. Энэ шийдвэрийн дараа Монгол банкны холбооны дарга орхиноос тодруулахад энэ бол Монголын арилжааны банкудад маш шалгаатай асуудал боллоо. Орон сууцны 8% зээл ингээд хууль эрх зүйн орчингүй болж байгаа гэдэг гэсэн ярьцлага өгсөн байгаа. Орон сууцны 8% зээл ингээд хууль эрх зүйн орчингүй болсон гэдэг саяны нөгөө систем шийдвэрийг шууд энд холбогдуулж энд ярьцлага өгсөн байгаа. Дараагийн байр суурь улсын хурлын дарга их болт. Энэ дээр бас дахиад юм утгатай. Улсын хурлд яалтаа арга хэмжээ авах шаардлагатай нэг цэцэг буруутгасан байгаа. За энэ дээр ингээд талуудын байр суурь хоёр янз болоод байгаа. Нэг талд нь болохоор энэ бол цэцгийн шийдвэр банкны зээлийг зогсооход шууд хууль эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзээд байгаа. Нөгөө талд нь хэсэг уужд болохоор үгүй ээ гэд яагаад үгүй вэ гэхээр энэ бол үндсэн хууль заагдсан өмчлөх эрхийн асуудлыг бол хангаж өгсөн. Нэг талд зээлийн гэрээний ерөн гэрээний төсөл бол гэрээ бол хоёр талын тэгшэрхэн харьцаанд явдаг. Иргэний хэсэг харьцааны гол онцлог нь тэр Монголд явж исэн одоо жишг нь болохоор банк буюу барьцаалагч талд давуу эрхтэйгээр тэгээд хамгийн гол давуу эрхтэй гол үндсэл нь юу гэхээр зээлийн гэрээний стандарт нөхцөл гэж зүйл одоо Монголын жишг дээр хэдийгээр гэрээний нөхцөлд талууд хамтран тодорхойлох үүрэгтэй зээлийн гэрээний төслийг хамтран тодорхойлох эрхтэй гэж үзсэн боловч нэг талаасаа зээлийн гэрээний стандарт нөхцөлийг тулгаж энгээр дамжуулж банк бол давуу талтай байсан жишгтэй байсан. Тэгээд яг энэ жишгийг үндсэн хуулийн зэс хараад нэгт бол тэгшээлийн зарчмыг зөрчиж гин хоёрт бол өмчлөх эрх гэдэг нь өөрөө үндсэн хуулиар заагдсан туйлын шинжтэй эрх байдаг. Туйлын шинжтэй учраас өмчлөх, шилжүүлэх, захиран зарцуулах бусад эрх нь бол бусад эрх нь бол нээлттэй байдаг. Бусад нэг халдлагаас хамгаалах хэрэгтэй гэж үзсэн байдаг. Тэгээд тухайн энэ яг заалт нь өөрөө барьцаалагчийн зөвшөөрлөлтөөр үйл хөдлөхөөр байгаа энэ заалт өөрөө яг үүндээ барьцаалагчийн буюу банкны эрхийг хамгаалах зайлшгүй шаардлагатай биш. Яг энэ заалт байхгүй л бол тухайн нөхцөл явахгүй гэсэн зөвлөгөө гэдэг үгнээс ийм шийдвэр гарсан байна. Байр суурьуд бол ийм байгаа. Энэ дээр нөгөө цэцгийн дүгнэлт болоод энэ талуудын байр суурийг харж байхад нэг ийм дүгнэлт гарсан. Цэцгийн дүгнэлт өөрөө 8% бол ер нь бүх зээлийг ингэж зогсоох эрх зүйн үр дагавартай юм уу? Эдийн засгийн үр дагавартай юм уу? Эрх зүйн хувьдаа, үндсэн хуулийн эрх зүйн хувьдаа, өмчлөх эрхийн хувьдаа энэ заалт бол яхааргүй талуудын нөгөө тэгшэрхийн харилцааг, эрдэнэ өмчлөх эрхийн харилцааг хангасан шийдвэр байгаад идэг. Эрх зүйн хувьдаа асуудал юм байгаад идэг. Тэгвэл эдийн засгийн үр дагавар нь ингэж үүсээд байгаа юм бол бидэнд бас өөр шийдэл байж болох юм биш үү? Энэс өөр шийдэл хайх ёстой болов гэж миний хувьд бодлогдсон. Ийм байр суурь байна. За үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг би бас энд уншиж сонсгоё гэж бодож байна. Өмчлөх эрх нь өмчлөгчийн язгуур эрх бөгөөд өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үндсэмжээр чөлөөтэй эзэмшиж ашиглаж захиран зарцуулах ба аливаа халдлагаас хамгаалах хэрэгтэй.
өмчлөгчийн эрхийг гагцхүү нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн бусдын эрхийг зөрчиж бусад гэм хор учруулахыг хориглох, эд хөрөнгийн хязгаарлагдмал эрх бүхий этгээдэд эрхээ хэрэгжүүлэх боломж олгох зорилгын үднэс нийтийн болон иргэний эрх зүйн хэм хэмжээг хязгаарладаг нийтлэг жишээ байдаг. За ипотекийн зүйлийг өмчлөгч нь ипотекийн зүйл болох үйл хөдлөлийн төрөнгөө бусдын өмчлөж шилжүүлэх, түрээслэх, хөлслөх, үн төлбөргүйгээр төр ашиглуулахаар бусдын эзэмшил шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалуулсан газар дээрээ барилга байгуулан ойрох зэргээр туйлын эрхээ хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд ингэснээр барьцаалагчийн эрхийг зөрчихгүй, барьцаалагч гэм хор учрахгүй юм аа. Учир нь ипотекийн зүйлийг өмчлөх эзэмшил нь хэн шилжснээр үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь барьцаалагчид хэвээр хадгалагддаг. Мөн ипотекийн зүйлийг давхар барьцаалах нь ипотекоор хангагдах шаардлага тэргуун ээлжинд хангуулах өмнөх барьцаалагчийн эрхийг хүнддэггүй. Монгол Улсын иргэний хуулийн 171-р зүйлийн 171-ийн нэгд хэсэгт ипотекийн зүйл болох үйл хөдлөлийн төрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөж шилжүүлэхгүй, өөр байдлаар гурав дахь чичтгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгч хүлээлгэсэн хэлцэл нь хүчин тунгалдвар бус байна гэж заасан өмчлөгчийн төрлийн эрхийг баталгаажуулсан үндслэл зохицуулт юм аа. Мөн зөвлөлийн 171-ийн 2-т ипотекийн зүйлийг өмчлөгчийн 3 дахь чичтгээдтэй байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр байх хэсэг нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөр хамаарахаар зохицуулах нь дээр дурдсан үндсэн зохицуулалтад зөрчилдөж байгаа бөгөөд өмчлөгчийн эрхийг үнэлэхгүйгээр хязгаарласан гэж үзэхээр байгаа гэж цэцэд өгсөн байна. За иргэний хуулийн 171-ийн 171-ийн 2 зааснаар үйл хөдлөлийн төрөнгийн энэ ипотекийн зүйлийг өмчлөгч 3 дахь чичтгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх хэсэг нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөр хамаарна. Үйл хөдлөлийн төрөнгийн барьцааны тухай хуулийн 27-гийн 1 дэх хэсгийн гагцхүү барьцаалагчийн зөвшөөрлөлтөөр 27-гийн 2 дахь хэсэгт барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөж шилжүүлж болно. За 30 дугаар зүйлийн 31 дэх хэсэгт барьцаалагчсан зөвшөөрлөлтөөр 33-т барьцааны зүйлийг барьцаагаар хангах үүрэг үүсгэх хугацаанаас хэтрүүлж болох өөр зорилгоор бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч барьцаалагчийн зөвшөөрлийг авна. За 34-т барьцаалагчийн зөвшөөрлгүйгээр энэ хуулийн 31-т заасан хугацаанаас хэтрүүлж 3 дахь чичтгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна. За ингээд гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь заалтын үйл хөдлөлийн төрөнг өмчлөх хэрэгтэй гэсэн заалттай одоо зөрчилж байна гэсэн ийм шийдвэр гаргасан байна. За иргэний эрх шүүхэд хянан шийдвэрлэх хууль үндсэн талуудын зарчим үйлчилдэг. Талууд бол одоо бид нар хуулийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хэрэг одоо иргэний эрх шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар энэ зарчмын дагуу одоо шүүхэд асуудлаа хэлэлцүүлж байгаа. За талууд тэгш байх ёстой. Талуудын энэ зарчим алдагдахгүй байх ёстой. Мэтгэлцэх зарчмаар одоо талууд хуулийн эрх ашигыг хамгаалж байгаа. За мэтгэлцэх зарчим гэдэг бол нотлох баримтаа бүрдүүлж өгөх, гэрээ хэлцэл хийхээс ахуулаад талуудад энэ процессын ажиллагаа бол нэг тийм юм одоо зохицуулагдсан байгаа. Гэтэл одоо энэ талуудын зарчим энд одоо алдагдсан байна гэж үзсэн энэ үндсэн хуулийн одоо шийдвэрийг бас та бүхэнд аль биесээр уншиж сонсгоод ингээд яриул илүү бол бас зэгцтэй болох байхаа гэж бодлоо. За хэлэлцүүлгийн 2 дугаар хэлэлцүүлэгт тавих одоо хэлэлцүүлэгт оролцож байгаа бат Инх Тамир хуульчийг үрж байна. За Инх Тамирын дараа Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн багш доктор Алтан Цэцэг багш бас энд хэлэлцүүлэгт оролцох байгаа. Тэгээд 3 хэлэлцүүлгээ сонссныхаа дараа хэдүүлээ асуулт хариулт ярилцлага явуул илүү бас тал бүрээс нь ярилцах боломж олгох байх гэсэн саналыг бас ирүүлж байна. Энийг үндэслэх нь зүйтэй байна. Та бүхэн өнөөдрийн амаа амгалан ялцгаая. Тэгээд товчхон өнөөдрийн хэлэлцүүлэгтээс та бүхэнд баярлалаа. Тэгээд товчхон хэлэлцүүлэх гэж ерөнхийдөө сая Батуян гэж ерөнхийдөө миний ярих гэж байгаа юм эдийн засгийн ялчлаа. Дээрээс нь оюун шимэг дарга бас шийдвэрийн уншаад хэлэлцүүлсэн. Тэгэхээр би яг энэ таард бол энэ слайд дээр ерөнхийдөө жоохон өчлөг маягтай явъя гэж бодлоо л доо. Би зөв өнөөдөр өглөө ирэл бэлдээд тэгэл өнөөдөр ирсэн. Тийм учраас слайд тийм биелгээ юм уу засварлыг аниршуулдаг тийм гэж ярьсан шүү дээ. Ганцхан байгууллага төрөнгийн барьцаа тэгээд цэцэн шийдвэр гэдэг нь өгөл тэгэл орж ирлээ. Ерөнхийдөө би ганцхан чиглэлээр бол нэг цөөнгөж ажиллаа. Одоо бол мөрөгч статустай ажиллаж байгаа маа. Товчхон миний хувийн мэйл хаягийн за тэр олон нийтэд нөгөө сошиал маягийн юмнууд орж тавьчлаа. Тэгээд за яг энэ слайдыг бэлдээд дуусчихлаа. Хүлээн дарга
Ахрын коллеж оюутнууд танилцуулга хийсэн гэдэг нэг юм слайдээс би зургийг зориулж аваад тавьчихсан. Гэтэ энийг одоо би тайлбарлаа. Өөрөөр хэлбэл энэ Ефрлийн дарганд тайлбарлаж байгаа ипотек гэдэг бол энэ том галтралтай хөтөлбөр цувааны локомотив буюу зүтгэх хүчин гэж тайлбарлаж байгаа л да эдийн засгийн талаас. За энэ тийм юм уу, гоо юм уу ямар ч байсан энэ өөрөө ипотек гэдэг юм бол ихэд өндөр ач холбогдолтой нийгмийн эдийн засгийн үзэгдэл юм а гэдгийг энэ зургаар Ефрлийн дарга маань хэлж байна гэж би ойлгосон. Тэгэхээр бас энийг зориуд оруулчих гэж бодлоо. За слайдыг би 3 хуваацсан байна. 3 бүлэгтэй. За нэгдүгээр бүлэг нь болохоор маргаан 3 бүлэг байх. 3 хэсэгтэй слайд хийчлээ. Нэгдүгээр нь болохоор маргаан болон эрхтсэн орчны талаарх товчгоо. Түрүүн бат тойнгийн хэлсэнтэй ерөнхийдөө тавцсан. Ихтэй ингээд тайлбарлаж байгаа. За энэ дээр гадуур олон нийтийн дунд үндсэн хуулийн цэц улсын хурлын хоорондын харилцаан дээр ингээд жоохон одоо юу гэдэг нь хүндрэл үүссэн байгаатай холбогдуулаад 3 ойлголт яваад байгаа. Тэгэхээр бас бүгд хуульч хэдий боловч бас бидний нэг үүрэг бол энд 2 маргаан байгаа юм. Нэгдүгürt нь бол үйл хөдлөхөнд барьцаалах талаар иргэний хууль болон үйл хөдлөхөний барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт үндэслэгдсэн тухай хэсэг маргаан. За энэ бол 11-р тогтоолоор эцэслээд эцсийн шийдвэр болцсон. Иргэн базрын мэдээлэлтэй урлагийн 88-р тогтоолоор хянан хэлэлцэгдээд цэцгийн 11-р тогтоол гарсан. За хоёрдугаарх нь болохоор газрын барьцаанаас шаардах хэрэг үл маргаах журмаар хангуулах талаарх үйл хөдлөлийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт үндсэн хууль зөрчсөн талаарх маргаан байгаамаа. Энэ дээр бол иргэн янжаа бол Б инхвэр нарын мэдээллийг маргаан үүссэн 15 оны 11-ээс 18-ны өдрийн 15 дугаар цэцгийн дүгнэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл Ефрлийн тогтоол цэцгийн тогтоол гарахаас эцэс шийдэгдээгүй байгаа. Гэхдээ энэ хоёрыг хүмүүс зарим хүмүүс өнөхөр ойлгохгүй байх шиг зарим нь тийм ээ бас санаатай хооронд нь ингээд бодуулаад байгаа. Ялангуяа нэггээр үлж хөтөл өөрөө твитээр наваа ингээд андуураад байна гэх тийм хүсэлтэй байдсан. Тэгэхээр тийм андуур бас үүсэж байгаа энэ өсөл байдлыг бас ялгаж салахын зүйтэй байгаа гэж ойлгоод байна. За тэгээд энэ 2 маргааны үйл хөдлөхөний барьцааны зохицуулт орчинтой холбогдуулаад товчгоо явуулж явж ипотек гэж бид нэр яриад байна. Иргэний хууль, за иргэний хуулиар ерөнхийдөө байгаа. Тэгээд энэ иргэний хуультай холбогдуулаад энэ үзэгдэл маань ингэж явж байгаа ипотекийн зүйлийг шүүгийн бус шуурмаар бодлон борлуулалт шуурмын тухай 2005 онд батлагдсан. Энэ асуудлыг одоо энэ схемийг шийдэх зорилгоор. Энэ хуулийг тухайн цэцэн дүгнэлтээр бас хүчин болсон. Ингээд улсын хурлаас дараагийн арга хэмжээнд үйл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай 2009 онд баталсан байдаг. За энэ хуулийг батлагдж байхад би харамслаж гадаад суулчихсан байдаг. Илчээд яг хүмүүстэй нуулзаад хуулийн төслийн хүмүүст хэлчих. Энэ хуулийг миний хувийн бодол шүү. Тун боломжийн маш өндөр түвшинд бичсэн гэдэг. Өөрөөр хэлбэл энэ ипотек болон энэ харилцаагаа харьцангуй боломжийн загварчилсан ийм хууль гэж би тухайн үедээ ойлгож ирсэн одоо ч ойлгож байгаа. Ерөнхийдөө бол. За иймэрхүү ерөнхий үйл хөдлөхийнх нь одоо ингээд үйл хөдлөх гэдэг ойлголтын өрөөнд бид нар үйл хөдлөх хоёрыг газар таслаад байгаа. Баруун бол энэ газар үйл хөдлөх хоёр бол ерөөсөө хуульцсан нэг ч болдог. Гэтэл манайх ерөнхийдөө загварчлаар ингээд салгаа явуулж байгаас бүх юм салаа явуулж байгаа. Тэгээ одоо дахиад 2 дугаар асуудал руу газрын барьцааны эрх зүйн зохицуулт гэдэг асуудал бид ярихаас болж байгаа агуулга талаас. За өөрөөр газрын тухай хууль 2002 онд батлагдсан. Монгол Улсын иргэн газар өмчлөх тухай хууль батлагдсан. 2 оны хуулиар газар эзэмших хийхин асуудал хэрхэн барьцаалах асуудал юм. Газар өмчлөлийн хуулиар нь болохоор өмчлөх хийх үүссэн газрыг яаж барьцаалах вэ? Үйл хөдлөхөний барьцааны хуулиар нийтлэг зохицуулалтаар явах боловч бас тусгай зохицуулалт үйлчлэл явуулдаг. За ингээд энэ 2 хуулийн хүрээнд 3 газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2009 оны хуульд өөрчлөлт орсон байдаг. Энэ андуурыг бол 7 сарын 9-ний өдөр болсон байдаг. Энэ өөрчлөлтөөр болохоор хэрвээ та газар эзэмших хэрэгээ барьцаалах гэж байгаа бол тухайн шийдвэр гаргасан засаг даргаас зөвшөөрөл авдаг. Зөвшөөрлийн зарчмыг бүртгэлийн зарчмаар үйлчилжүүлсэн байдаг. Бас их том зарчмын чанартай үйлчилдэг. Өөрөөр хэлбэл би газар барьцаалах гэсэн гэж засаг даргаас зөвшөөрөл авдаг байсныг нь болиулаад шууд газар эзэмших хэрэгээ гэрчлэгээ гэрээ гэрчлэгээ бич өгсөн газар буюу нийслэлийн газрын албанд барьцаалсан тухай тэмдэглэл хийгээд энэ барьцааны газар эзэмших барьцаа газар эзэмших хэрэгтэй холбоотой барьцааны харилцаа ингээд хөгжөөд үүсээ явждаг ийм зарчмын шинжтэй өөрөөр зөвшөөрлөөс бүртгэлийн зарчмыг шилжсэн ийм өөрчлөлт хийгдсэн юм аа тухай үед.
За ингээд үйл хөдлөмжийн барьцааны тухай батлагдсан. Энэ барьцааны тухай хуультай дотор газар барьцаалах онцлог гэж байгаа. Газар өмчлөх эрхийг барьцаалах юм бол яах юм? Газар эзэмшихийг барьцаалах юм бол яах юм? Та өмчийн газраа барьцаалчаад дээр нь барилга барих замаар газар хөгжүүлэлт хийх гэж байгаа бол бас яах юм? Өөрөөр хэлбэл энэ газрыг жоох өрмөгцөд утгаар нь тодорхой өөрчлөлтүүд ингээд хийсэн бас 9 онд хийсэн. За улмаар хамгийн сүүлд үйл хөдлөмжийн барьцааны тухайлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу 2015 онд сая орсон хуулийн хөтөлбөрийг хэлж байна. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэх үйл маргах журмаар хангуулнаа гэд энд натуралчин тодорхой чиглэлээр хэрэгжих ёстой гэд хууль тогтоогч үзснийг нь сая иргэн инквайрийн мэдээлэлээр цэц дүгнэлт гаргаад энэ бол үндсэн хуулийн албах зүйл зурчжээ гэдэг. Ингээд энэ үйл хөдлөмжийн барьцаа өөрөөр хэлбэл ипотек газартай холбоотой барьцаа гэдэг ингээд нэг зурсгаан харахаар ерөнхийдөө хууль тогтоогчийн маань хүсэл зориг өөрөө юм тийм ээ. Ингээд өөрчлөгдөд яг тийм тогтвортой байж чадахгүй байгаа юм л та. Жишээ нь 15 оны энэ өөрчлөлт 9 онд хийгдсэн энэ реформ бүгд эдийн засгийн талаас нь тайлбарлах баг. Дандаа уналтын үед энэ реформуудыг хийх гэж оролцсон байдаг хууль тогтоогч өөрөө. За цэцгийн маргалдагч талууд за мэдээж ойлгомжтой тийм ээ. Улсын хурал иргэн хоёр бол энэ үндсэндээ яг онлайн загварчны юм байдаг. Ялангуяа үйл хөдлөмжийн ипотекийн зээлтэй холбоотой энэ цэцгийн маргаан дээр холбогдуулаад энэ цэц гэдэг субъектийг сонирхох бүр иргэдийн чанартай гэдэг нь магадгүй энэ бидний бас хэрэгтэй хааж байна. Ийм юм боллоо л доо. Тэгэхээр ингээд сонирхч талууд өөрөөр банк бос санхүүгийн байгууллагууд тэдгээрийн нэгдлүүд гэж би хэлмээр байна. Улс төрийн намбууд за иргэд туулж натлаач энэ яаж шийдэгдэх гэдэг нэг тийг хааж байна. Жишээ нь цэцгийн дүгнэлтийг эцлээд яг гарсны дараа Туран Батбаян хэллээ шүү дээ. Монголын банкуудын холбооны зүгээс аль биесны мэдээлэл хийсэн. За ингээд энэ цэцгийн шийдвэртэй холбогдуулаад ипотекийн зөвлөлийг аль биесээр зогсоож байна гэдэг. Өөрөөр хэлбэл яг цэцгийн шийдвэр ингэж өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөх хэмжээнд гарч ирсэн ийм шийдвэр бол би мэдэхгүй. За яг иргэн дөрж дулмаа нарын өмчийн маргаантай холбоотой тодорхой компани хуулийн хөнгөлөлтөөр байсан. Гэхдээ ийм өндөр хэмжээний эффекттэй цэцгийн шийдвэр за цэц оршин тогтносон төгөөр би бол хуулиар байхгүй болов уу гэж харж байна. За хоёрдугаарт нь цэцгийн шийдвэртэй одоо хамаарах хуулийн зохицуултыг бид шууд хураангуй байдлаар ингэ ишлээ явцсан гэсэн санаа. Өөрөөр хэлбэл түрүүн Батбаянгийн слайдтай давхарт тийм учраас би зөвхөн авчихаа явуулчих. Өөрөөр хоёр багтаа шүү дээ. Үйл хөдлөмжийн барьцаа, газрын барьцаа. За нэгдүгürt нь иргэний хуулиас зүйл залтууд авч байгаа. Энэ дээр бол ихтэй доктор 30 болгосон гэж байна. За иргэний хуулиар тэгээд эндээс цэцгийн 11-р тогтоол маань өөрөө үндсэндээ үйл хөдлөмжийн барьцааны зээлийн 4 салбар чиглэл гэдэг юм уу одоо дэд чиглэлтэй холбоотой хуулийн хязгаарлалтуудыг өнцөөлжсэн байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл энэ дээр давшгаан байсан бусдын өмчлөлт бүрэмсэн шилжүүлэгттэй холбогдсон харилцаан дээр ямар зохицуултууд үйлчилж байгаа юм бэ гэдэг. Тэр гагцгүй барьцаалагч зөвшөөрлөөр бусдын өмчлөлт шилжүүлнэ гэдэг заалт. Энэ 3 үгийг аваад энэ 120 дугаар зүйл заалтын утгааг шал ондоо олж байгаа тийм ээ. За нэгдүгээр үндсэнд. За хоёрдугаарт нь бусдын эзэмшил ашиглалтанд төл шилжүүлэх талаар бас үндсөлийн цэц бүртгэлийн барьцааны хууль бас тодорхой өнцөөлжсөн байна гэж үзсэн. Сая Батбаянгийн хэд нэрцүүлчихсэн. Слайдд дээр харуулаа явчих. За гуравдугаарт нь давхар барьцаалах талаар. Өөрөөр хэлбэл хүчнтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй болгосон хэсгийг нь бас өвчнгүй болгосон. Өөрөөр хэлбэл давхар барьцааг барьцаалагч талын зөвшөөрлгүйгээр давхар барьцааны юм гинжин хэлхээ юу гэдэг юм. Хэд л бол хэд үүсэх ийм хууль зүйн боломжийг нийцэж байгаа. Гэхдээ мэдээж нөгөө ийм болчих юм байлаа гэхэд банк ингэтлээ нэгдүгээр барьцаа өссөн мөгт 10 хүртэл явахгүй юу гэдэг маань чинь банкны эрсдэл учраас эдийн засгийн агуулгаар гайгүй л бахал та. За дөрөвдүгээрт нь одоо дөрөвдүгээр буюу барьцааны зохицуулалтаар газар өмчлөгчийн газраа хөгжүүлэх хэм талаар гэж би одоо өөрөө зөвхөн миний томьёол биш юм. Зөв ойлгоо. Өөрөөр хэлбэл өмчийн газраа барьцаалцсан. Тэгээд дээр нь байшин босготой холбогдуулаад энэ харилцааг яасан бэ гэдэг. Бас барьцаалагчийн зөвшөөрлөлтөөр л одоо дээр юм хүн барилга байшин байж хөгжүүлж болно гэдэг байсан зохицуултыг бас энэ үндсээр зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрлгүйгээр барилга байшин бариа явуулж болох боломжтой байх юм. Өмчлөгчээр хийх харахад нийцүүлнэ гэж ингэж үзсэн цэц. За хоёроо буюу нөгөө газартай холбоотой хэсэг. За үйл хөдлөмжийн барьцааны тухай хуулиас статч байна. За өөрөөр хэлбэл энэ дээр энэ хуулиар хөдөлгөөн орсон гэдэг бүх залтууд нь өөрчлөлт орсон байдаг. Энэ дээр товчхондоо үйл маргах журмаар
газар өмчлөх газар байцаасан тохиолдолд үл маргах журмаар шаардлагатай банк хангуулах хэрэгтэй гэсэн энэ заалтыг оруулсан. За ерөнхийдөө шууд хэлэх юм бол энэ заалтыг хотын захиргааны зүгээс нэлээд идэвхтэй одоо юу гэдэг юм бэ? Үндснээ лоббиж байгаа гэсэн үг шүү дээ. Нэг буруу биш дээ. Би буруу гэсэн гэж бодохгүй. Хотын захиргааны зүгээс лоббиж жагаад энэ хуульд орсон юм аа. Тэгэхээр яагаад гэвэл нөгөө хотыг дахин хөгжүүлэхтэй холбогдуулаад энэ хойд гэр хороол Улаанбаатар хотын утаа агаарын бохирдол гэдэг энэ хот дэд бүтцээс хол байгаа газрууд дээр өөрөө эдийн хөрөнгө босгох ажиллагаа хязгаарлалтууд байгаа юм л да. Тэгэхээр тэр нь бол үнэхээр үнэн бодиттой зовлон. Энийг хялбарчлах нэг одоо механик шийдэл нь механик гэхээр бас ерөнхийдөө косметик өөрчлөлт хийгээд байгаа байхгүй. Косметик засвар тийм жижиг. Энэ жижиг засварыг хийх гэж оролцсон нэг маань бас цэц боломжгүй гэж үзэж байгаа л тийм юм болчихж байгаа юм л да. За өөрөөр хэл яг энэ үл маргах журмаар шийдэх боломжтой гэж ингэж үзэхээс өмнө өөрөө их хурл 2009 онд үл хөдлөлийн барьцааны тухай хуулийг боловсруулахдаа батлаж гаргахдаа яг бүс зэрэг бас тодорхой хэлэх хэлсэн байсан. Дараах барьцааны зүйлийг шүүгээс гадуур худлахыг хориглоно. Үүнд газрыг шүүгийн бус журмаар худлахыг хориглоно. Өөрөөр хэл хууль тогтоомч анхны хүсэл зориг бол энэ газар гэдэг нь бол харьцангуй үнэтэй асет иргэнд байгаа зүйл учраас тийм хялбаршуулсан зурмаар огт явж болохгүй маа гэж бодчихсон. Тэгсэн чинь за газрын үнэтэй холбогд гэж 9 онд үсчихсэн болвол газрын тухайд би түрүү нөгөө зөвшөөрлийн зарчмаас бүртгэлийн зарчим руу шилжүүлээ гэдэг нь шүү дээ. Ийм хүслээр илэрхийлжсэн хууль тогтоогч маань дахиад энтэйгээ зэрэгцүүлээд харилцаагаа бас хялбаршуулах юм косметик өөрчлөлтүүд хийгээд байгаа. Засагтаа зөвшөөрөл авдаг гэсэн бол бүртгэлийн зарчим руу оролцсон байна. За 5, 9, 15 онуудад удаа дараа юу гэдгийг харилцааны талуудын банкны тийм одоо шууд хэлбэл банкны их гişиг нааштай мэд байхаар хуулийн өөрчлөлтүүдийг удаа дараа хийсэн байна. За энэний ингээд үндсэн хуулийн цэц болвол бас үндсэн хуулийн зүйл заалт зөвчжээ гэсэн ийм дүр зураг харагдаад байдаг. Товчхонд одоо өнөөгийн байдлын юм хөл байна гэдэг. За 3 дугаар цаашид хэлэх гэдэг дээр би зүгээр энэ зориуд миний хувийн бодол шүү. Энэ яг би одоо цэц буруутай, улсыг хөл буруутай гэж шууд ерөөсөө октоос ярмаар байна. Тэр хэлэх ёс зүйч болохгүй тэгээд боломжгүй зүйл. Тэгээд зүгээр энэ миний хэлэх дүгнэлтүүд та бүхэн жоохон гайхаж байгаа. Би шууд дүгнэлтийн санааг шууд хэлчих. Энд одоо их хурл цэцэн харилцаатай холбогдуулаад өөрөөр бид нэр газрын шинжилт хийх замаар газар болон түн дээр хөрөнгөний хөрөнгийг хууль зүйн нэгдмэл нэг объект болох юм зайлшгүй шаардлага байна. Нэгдүгээр дүгнэлт. За хүнд бус газалзуулсан бүртгэлийн тогтолцоог цаашдаа бид хөгжүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэл улсын бүртгэлийн газар гэдэг одоо тухайн үед 5 төгөлдөр шилгээл тийм ээ. Монгол Улсын ерөнхий сайдсан баяр гэдэг үг яриад энэний хүрээнд бүртгэлийн тогтолцоог зохистой болгоно гэдэг маш зөв концепц ярьж эхэлж ирсэн боловч өнөөдөр улсын бүртгэлийн газар хуулийн этгээд үйл хөдлөх иргэний бүртгэлийг ингээд уруу нийлүүлсэн бүртгэл яваалах юм л та. Би бол одоо ховдоо энэ дээр аягүй ихээхэн шүүмжлэлт таандах юм. Яагаад тэгэхээр хүнд бус гэдэг нь та газар суурилсан өөрөөр үйл хөдлөх хөрөнгийг дэлхийн дахны хандлага бол хамгийн боломжтой таних арга зам бол Инх тамирын чек 70-0 гэдэг тэр регистрийн дугаар дамжуулахаас илүү газрын нэг талбарын дугаар буюу тухайн газар өөрөө хинээс зүйл хамаархан оршиж байгаа шүү дээ. Тэр чанараар нь дамжуулж нэг талбараа дамжуулж таньдаг. Гэтэл бид нэр хүнээрээ дамжуулж өгöd байгаа юм л да. Энийг бид нар бас өөрчлөх шаардлагатай л гэж би бол боддیں۔ За газар үйл хөдлөх хөрөнгийн барилцааны зохицуултуудыг төрөлжүүлэн нэгтгэхэд бүртгэгчийн үүргийг нэг байгууллагад хамааруулах. Энэ бол бас одоо миний таапны санал болгож байгаа. Би ч удаа дараа хэлж байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр газар эзэмшиг хийхээ байцаалах юм бол нийслэлийн газрын бүртгэж явуулж шүү дээ. Гэтэл хувийн эмчийн газрыг улсын бүртгэл бүртгэгдсэн хувийн эмчийн газрыг болохоор улсын бүртгэлийн газраар бүртгэж байгаа. За тэгээд ингээд дахиад бодох юм бол бид нар хөдөлгөөний барьцааны хуулиуд нэгээд нөгөө барьцааны харилцаач амар хөгжөөд нь шүү дээ. Гэтэл ашигт малтмалын лицензийн бүртгэлийг хэн хийж байна гэдэг ингээд бодох юм бол олгосон ашигт малтмалын хэрэглэх газар өөрөө бүртгэж байгаа. Тухайн эрхийг олгосон субъект өөрөө бүртгэж байгаа нь бол бас тийм нэг сайн загвар гэж ерөнхийдөө олон улсад
сайн загвар биш гэж үздэг юм лээ. За TRX-ийн гिचлэг одоо TRX-ийн гүнчлэл энэ зүгээр миний зүгээр хувийн бодол. Энэ бол нэг хүчтэй биш гэхдээ үнэхээр бүртгэлээ дагнуул одоо барилцааны бүртгэлийг дагна гэх юм бол бид нар хэд хэдийн нэг нэгч боломж байгаа байхгүй. Газрыг үр хөдөлгөөнтэй, ашигтмалын лицензтэй энэ TRX-ийн бүртгэл. Энэ маань хэрвээ барилцааны бүртгэлийг бид нэг төлөвлөлтөд нэгтгэж өгчих юм бол тэгээ хямд хийх юм бол нөгөө банкндаа маш их банк бүгөө зээлдэг штеп. Зардал төгсөл хямд багтайгаа тэгээ хамгийн гол нь бодтой. Тэгээ өөрөөр инх тамиртай холбоотой чамд юу байгаа юм бэ гэдгээр би одоо iPhone гаргаж ирэхгүй байна. Надад 3-оор бол нэг 3 бай байна. Шармалтд нэг жоохон газар бай. За нэг одоо 469 гэдэг машин. Энэ юмнуудын зөвшөөрлөд нь хандаа очиход байна. Инх тамир гэдэг хүн бол өнөөдөр энэ байдлаар та зээлийн барилцааны 50 сая ихтэй хүн байна. Энэ чинь зүйлээр хүч болно. Дөрвөн байгууллагаар жишээ нь орохгүй бах тийм. Ийм за харин бол цэц ба эквиvalент харилцааны асуудал дээр бол би яг энэ бол миний одоо мэрэгссэн гэдэг юм одоо энэ салбар биш. Тэгэхдээ улсын хурал цэцийн харилцааны асуудал нөгөө жилээс жил зундарсан жирэмийн цагаан биш. Хүндэлсээр одоо нөгөө яг нөгөө оргил үе дээр ирж байгаа нь өнөөдөр болов гэж бодож байна л да. Тэгэхээр энэ дээр дахиад хуульчтай холбоо магадгүй цаашаа өшөө тийм ээ санд онл юмнууд гарах хэрэгтэй болов гэж бодож байна л да. Тэгээ ерөнхийдөө миний яг презентацийн маягаар хэлэх зүйл бол ингээд дуусчихэ. Тэгээд хилцүүлгийн явцад бас энэ санаагаа задлаа явах нь. Дахиад энэ зүйлийг би бас харуулмаар байна. Дид барьцаалбар гэдэг. Тэгээ яг зүгээр Азад хөрөнгийн бүртгэлийн одоо хөрөнгийн эрхийн англи-монгол нэр томьёоны тайлбарыг англи-монгол нэр томьёоны тайлбарыг яг хийж байгаа. Энэ үед таарлаа. Тэгээ би бас жоохон бэлгшээ гэдэг. Та бүхний бас энэ төлөгийг би хийж байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр бас та бүхний оролцоо контрол юмнууд байж бол нээлттэй шүү те. Тэгээ ер нь бол ойрын үед гарах бодолтой байна. Би бас энийг мэдээллийн чанартайгаар хэлчихье. Та анхаарал тавьсан явдал баярлалаа.